Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол заяа амар сонирхолтой юм ингээ бодоо үзчих заяа. Европын газ нефт хаанаас юм бэ гэх юм бол Араб, Катараас аахгүй юу? Окей, тэгээ одоо энэ Иранчууд 3-4 газ нефт тээвэрлдэг усан онгоцыг дэлбэлчих юм бол газыг ингээ тээвэрлж байгаа усан онгоц юу юм бэ гэх юм бол зүгээр том бөмбөг штэ. Дотор нь юу байгаа? Тэсэрдэг газ байгаа. Жохон гал гарч юм бол ингээ дэлбэрч байхгүй юу? Тэгээ тэр усан онгоц дотор хэдэн зуун сая долларын газ явж байгаа. Тэр усан онгоц өөрөө хэдэн сая долларын өртөгтэй онгоц. Тэгээ ийм газ нефтийг тээвэрлэхийн тулд даатгал хэрэгтэй байхгүй юу? Яг гэх юм бол тэд нэг дэлбэрчих юм бол тэр хохирлыг даатгах ёстой. Даатгалгүй усан онгоц хаанч буух боломжгүй, хаанч явах ирэхгүй байхгүй юу? Яг гэх юм бол А-гаас Б явдаг бөмбөг гэсэн үг байхгүй юу? Тэгээ Иранчууд хэдхэн пуужны явуулчаад тэр Strait of Hormuz хаагдчих. Strait of Hormuz хаагдчих юм бол Европын газны бараг 50-60% байхгүй болчихно заяа. Өчигдөр шөнө өнөөдөр өглөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг бөмбөгтлөө. 3 атомын зэвсэг судалгаа ураныг баяжуулдаг байгууллага төвийн бөмбөгдсөн амжилттай гэж байна. За тэгээд хэвлэл мэдээллийн хурал тэрний дараа шууд хийсэн хэдүүл амт сонсцгоо. Fox News alert, here's the president. A short time ago, the U.S. military carried out massive precision strikes on the 3 key nuclear facilities in the Iranian regime, Fordow, Natanz, and Esfahan. Esfahan, Fordow, гурван Ираны ийм төвийг бид нэр сая устгалаа. Саяхан. Everybody heard those names for years as they built this horribly destructive enterprise. Our objective was the destruction of Iran's nuclear enrichment capacity and a stop to the nuclear threat posed by the world's #1 state sponsor of terror. Tonight I can тэгээд бидний зорилго юу байсан бэ гэх юм бол Middle East буюу дэлхийд даяар номер 1 терроризмыг санхүүжүүлдэг, дэмждэг одоо Хамас, Hezbollah, Houthi гэх мэт шин иймэрхүү дэмждэг энэ режим, энэ улсыг цөмийн зэвсэгтэй болохоос зогсоосон. Бидний зорилго бол энэ. Report to the world that the strikes were a spectacular military success. Iran's key nuclear enrichment facilities have been completely and totally obliterated. За тэгээд бидний хийсэн сая үйлдэл бол гайхалтай амжилтанд хүрсэн. Бид юу болсон бэ гэх юм бол Иран улсын тэр баяжуулах төв судалгаа гэх мэтчлэн дэд бүүз устгагдсан. Бүрэн устгагдсан. Iran, the bully of the Middle East, must now make peace. The Middle East-ийн bully одоо юу гэсэн бэ гэх юм бол их тайвны хилцэл хийх ёстой. If they do not, future attacks will be far greater and a lot easier. Сая хоолойны өнгөний өөрчлөлтийг сонссноо. Их тайвны ширээн дээр хийж хилцэл хийхгүй юм бол дараагийн дайралтууд бүр илүү амар болно. Бүр амархан. Өнөөдөр юу исэн бэ гэх юм бол Дональд Трамп хэлж байгаа юм юу юм бэ гэх юм бол өнөөдөр хамгийн хэцүү дэд бүтц үйлдвэрлэлүүдийг бид нар бөмбөгдсөн. Дараагийн бөмбөгдөл дээр ийм олон юм ерөөсөө ирэхгүй. Ийм хөгжсөн, ийм сүртэй бөмбөг ерөөсөө ирэхгүй. For 40 years, Iran has been saying death to America, death to Israel. They have been killing our people, blowing off their arms, blowing off their legs with roadside bombs. That was their specialty. We lost over 1,000 people and hundreds of thousands throughout the Middle East. Тэгээ өнгөрсөн 40 жилийн хугацаанд энэ Ираны режим юу хийсэн бэ гэх юм бол death to America, Америк үхээсээ, death to Israel, Израиль сүнөөсөө тиймэрхүү юм тийм дуу дуулж исэн, тийм үг хэлж исэн, тийм юмыг дэмжсэн. Тэгээд Middle East даяар хэдэн мянган Америк хүмүүс, Америк цэргүүд нас барсан. Middle East даяар хэдэн зуун мянган Араб, еврей хүмүүс нас барсан. Тэрэн дээр одоо эцсийн тэг тавьж байгаа. And around the world have died as a direct result of their hate. In particular, so many were killed by their general, Qasem Soleimani. I decided a long time ago that I would not let this happen. It will not continue. Би олон жилийн өмнө ямар шийдвэр гаргасан бэ гэх юм бол Иран улс ийм үйлдэл миний ирэх барьж хугацаанд хийхгүй.
Тийм учраас Дональд Трамп өмнөх ирэх барьж авах хугацаанд Qasem al-Soleimani Ирак улсад байхад нь бөмбөгтөд алсан. Тэ? Одоо ч гэсэн цөмийн зэвсгийг бөмбөгтөж байна. Тэгээ ерөөдөө Иран улс руу маш хүчтэй сигнал явуулж штэ. Томоотой байгаарэ. Айтайхан шиг байгаарэ. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийгийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжүүлье. I want to thank and congratulate Prime Minister Bibi Netanyahu. We worked as a team like perhaps no team has ever worked before. За энэ үг дээр Дональд Трамп жоохон боломжтой байх ёстой байсан байх гэж бодож байна. Ясаа юу гэж хэлсэн бэ гэх юм бол би Бенжамин Нетаньяху, Биби Нетаньяхуд баяр хүргэе. Яг гэх юм бол Биби Нетаньяху бид нар тий гайхалтай хамтарч ажилласан. Гайхалтай түншүүд байсан. Баг зэрэг Биби Нетаньяхуус одоо жоохон зай барих хэрэгтэй юм шиг надад санагдаж байна л да. Гэхдээ яг And we've gone a long way to erasing this horrible threat to Israel. I want to thank the Israeli military for the wonderful job they've done. За тэгээд ер нь бол бид нар юу хийж чадсан бэ гэх юм бол энэ Израильд учирж байгаа том аюулыг ерөөхдөө устгах чадсан. Тэгээд Израилийн цэргийн хүчиндээ би баярлалаа гэж хэлмээр байна. And most importantly, I want to congratulate the great American patriots who flew those magnificent machines tonight. And all гайхалтай онгоцны жолооч бөмбөг явуулсан хүмүүстээ баяр хүргэе. Of the United States military on an operation the likes of which the world has not seen in many, many decades. Hopefully we will no longer need their services and За тэгээд дахиж энэ хүмүүсийг ийм юмд ашиглахгүй байгаасай. Дахиад таадыг бөмбөгдөх шаардлага байхгүй байгаасай гэд ерөөд хэлж байна, this capacity. I hope that's so. Найдаж ин шүү. Гэхдээ үгэнд орохгүй юм бол I also want to congratulate the chairman of the Joint Chiefs of Staff, General Dan Raisin-Kane, spectacular general, and all of the brilliant military minds involved in this attack. With all of that being said, this cannot continue. There will be either peace or there will be tragedy for Iran far greater than we have witnessed over the last 8 days. За тэгээ яаж дуусах ёстой юм бэ гэх юм бол нэг бол инх тайван дээр дуусах ёстой, эсвэл Ираны зовлон нэмэгдэх одоо бүр ингээд төсөөлөгдсөхгүй зовлон дээр дууснаа гэж байна. Remember, there are many targets left. Tonight's was the Ер нь бол энэ тэр чигтээ Иран руу чиглэсэн мессеж байна тий. Би ерөөхдөө хэлэхдээ энийг юм хэлмээр байна. Зөндөө бөмбөгдөх тий объектууд байгаа шүү гэж ярьж байна. Most difficult of them all by far. Тэгээд хамгийн хэцүүг нь бид нар сая бөмбөгдчихлөө. Дараагийн бөмбөгдөх юм бол харьцан амархан болно шүү. Сонсож гин үү Иранчуудаа. And perhaps the most lethal. But if peace does not come quickly, we will go after those other targets with precision, speed and skill. Most тэгээд инх тайвны хилцлийн шинээр үрээд ирэхгүй гэрээ зурхгүй юм бол Израиль бууж өгөхгүй юм бол гэж ярьж байгаа байхгүй юу? Тэ? Та нар Иранчууд Израильд бууж өгөхгүй юм бол өшөө бөмбөгднө. of them can be taken out in a matter of minutes. There's no military in the world that could have done what we did tonight, not even close. There has never been a military that could do what took place just a little while ago. Tomorrow, General Kane, Secretary of Defense, Pete Hegseth will have a press conference at За тэгээд маргааш Pete Hegseth өөр нэг нарaalтай тайлангаа тавина гэж энэ сайхан пропаганда болон CNN, Fox News бол 8 a.m. at the Pentagon. And I want to just thank everybody, and in particular, God. I want to just say we love you, God, and we. Тэгээд бурхандаа баярлаа.
Бурхан ямар of our great military, protect them. манай цэргийн албахийн бурхан ивэг хамгаал. God bless the Middle East. Тэгээ Middle East-ийг бурхан ивэг хамгаал. God bless Israel, and God bless Israel. I don't know. God bless America. Thank you very much. Тэгээд Thank you. Америкийг бурхан ивэг. Яа, нилээн Израилийн төлөө энийг одоо хийчлээ. Тэгээ Иран руу юу хийж байгаа юм бэ гэх юм бол те хой хаснаа алуулаа үсттэй. Одоо те шорон дотор толгоогоо буулга өвдгөлөл тэгээд Израиль руу буугаад үг гэж байна. Яг тэгэх юм болов уу юм яг сайн мэдгүй байна. За тэгээ энэ дараа ерөөхдөө бас энэ твитийг гаргасан те бид нар таадыг бөмбөгтчлөө онгоцууд буцаагаад гайгүй буцаагаад ирсэн there's no other military bla 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 манай цэргийнхэн амар мундаг гих мэдчихлээ ингээл ялла. Юу ашигласан бэ гэх юм бол 3-аас 3 юм уу 5 ширхэг энэ B2 stealth bomber ашигласан. Тэгээ ямар пуужны явуулсан ямар бөмбөг явуулсан бэ гэх юм бол энэ GBU 57 MOP 2011 онд ерөөхдөө энэ бүтээгдсэн юуны төлөө юун зориулагдсан бэ гэх юм бол энэ бөмбөг энэ пуужин Иран зориулагдаад хийгдсэн. Окей. Ер нь бол нэг 60-аас 100 метрийн гүнд байгаа бункерыг ч гэсэн дэлбэлж чаддаг. За тэгэхээр Америкчууд энээсээ хэдэн ширхэг ашигласан бэ гэх юм бол 12 ширхэг ашиглаад араас нь тэ дахиад ойролцооныг 40 Tomahawk missile явуулсан. Тэгээд нэлээд өртөг өндөртэй, нэлээд хүчтэй operation байлаа. За тэгээд Time Magazine мэдээж шууд ажиллаа орж эхэлж байгаа. Special report онцгой тайлан ингээ явуулж байна. Special report хизээ өмнө гаргасан байх юм бол Садамыг устгахтаа энийг гаргаж исэн. Special report хизээ гаргасан байх юм бол Гаддафиг устгахтаа гаргаж исэн. Одоо тий Аятолла Хоменеиг бас ингээ тавьсан байл да. Тэгээд ерөнхийдөө Америкчуудын зорилго нь яг юу юм бэ гэх юм бол Donald Trump-ийн зорилго юу юм бэ гэх юм бол одоо ерөнхийдөө ойлгомжтой. Тэ бөмбөгтөөд окей миний ажил одоо дууссан Биби Нетаньяху одоо надаас хоол бай Израильчууд та хэдэн хүссэн юмыг би одоо хийлээ тэд нар одоо цөмийн зэвсэг боллоо гэхдээ тагнуулын албахан Моссад Израильчууд юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол тэ өмнө Садамыг алгуулахыг хүсэж исэн өөр хүнийг тавихыг хүсэж исэн биелсэн дараа нь Гаддафиг устгаад өөр хүнийг томилох хүсэж исэн энэний дараа нь Башар ал-Асад Сириагаас бөмбөгтөөд устгах юмсан тэрэндээ хүрсэн одоо юу болж байна гэх юм бол дахиад нэг regime change дахиад нэг засгийн газрыг унаагаад өөр хүнийг томилох нь тэр нь юу юм бэ гэх юм бол Хоменеиг зайлуулах хүсэлтэй байгаа. Энэний дараа нь тэгээ Биби Нетаньяху шууд ажилд орж эхэлж байна. Congratulations President Trump. Ерөнхийлөгч Трампта баяр хүргэе. Өөртөө баяр хүргэх ёстой те Биби Нетаньяху хүссэн үр дүнгээ авч чадлаа. Your bold decision to target Iran's nuclear facilities with the awesome and righteous might of the United States. Тэгээ та амжилт бөмбөгцсөн тэ тэгээ та зөв юм хийсэн awesome тэ awesome гайхалтай Америкийн цэргийн хүчээр зөв юм хийсэндээ баяр хүргэе. Will change history. Түүхийг өөрчлөнө. Yes, тэрэн дээр бол Биби Нетаньяху зөв. In Operation Rising Lion, Israel has done truly amazing things. Бидний сая хийсэн одоо үйлдэлтэй өнгөрсөн 7 хоногоос Rising Lion гэдэг нэртэй бид нар бас гайхалтай юм хийсэн. But in tonight's action against Iran's nuclear facilities, America has been truly unsurpassed. Тэгэл ер нь бол Америк бол өстой гайхалтай юм хийсэн. Тэгээ Биби Нетаньяху юу хийсэн бэ гэвэл Иран руу дайрч эхэлсэн. Гэхдээ Израильчуудад энэ тэ атомын баяжуулах тэр судалгааны төвийг бөмбөгдөх технологи зэвсэг байхгүй байхгүй юу? Окей. Тэгээ Нетаньяху юу хийсэн бэ гэх юм бол энэ дайныг эхлүүлсэн гэхдээ энэ дайныг дуусгах өөрөө чадваргүй гэхдээ эхлүүлсэн юунд найдсан бэ гэх юм бол Америкчууд тэ бид нартай хамт бөмбөгднө. Одоо Биби Нетаньяхугийн хүсэл нь биеллээ. It has done what no other country on earth could do. History will record that President Trump acted to deny the world's most dangerous regime the world's most dangerous weapons. Тэгээд түүхэнд юу бичигдэх юм бэ гэх юм бол өнөөдөр Donald Trump Америкийн засгийн газар дэлхийн хамгийн аюултай засгийн газарт дэлхийн хамгийн аюултай зэвсгийг зэвсэггүй болохын одоо баттай болгосон. His leadership today has created a pivot of history
that can help lead the Middle East and beyond to a future of prosperity and peace. Тэгээ Дональд Трампын хийсэн үйл өнөөдөр Middle East тэ инх тайван аз жаргал авчрах одоо суурийг тавилаа. President Trump and I often say, peace through strength. First comes strength, then comes peace. Дональд Трамп тоор юу үргэлж ярьдаг юм бэ? Юун дээр санал нийлдэг юм бэ? Гэх юм бол peace through strength. Тэ? Инх тайван хүчээр. And tonight, President Trump and the United States acted with a lot of strength. Энэ хүн бүр өгтлээ баярлж. Тэгээ өнөөдөр Дональд Трамп Америкийн засгийн газар юу хийсэн бэ гэх бол маш хүчтэй байсан. President Trump, I thank you. The people of Israel thank you. The forces of civilization thank you. God Би танд баярлаа. Израильчууд танд баярлаа. Civilization дэлхийн ертөнцийн тэр чигтээ танд баярлаа. bless America. God bless Israel. And may God bless our unshakable alliance, our unbreakable faith. Окей. За, Иранчууд юу ярьсан бэ? Энэ бол за Дональд Трампын пропагандаа сонслоо. Биби Нетаньяхугийн пропаганда сонслоо. За одоо Ираны пропаганда сонсцгоо. تنها بخشی که در سایت هسته‌ای فورد آسیب دیده این تونل‌های ورودی و خروجی За манай Fordor бол тийм амир эвдэрл аваагүй. Тэ зүгээр ингээ хаалгууд тэ орох гарах гарцын та нар бөмбөгцсөн гэж байна. بودند و آسیبی به خود تأسیسات Тэгээд тэр судалгааны төв баяжуулах үйлдвэр нь яагаачгүй гинэ. Үнэ юм худлаа юм бом мэд заяа. За окей. Гэхдээ одоо Ираны state media одоо Иран улсын MNB гэсэн үг шүү заяа. Ингэж ярьж байна. من هدف مشروع ایران هستند. Америкийн тэ цэргийн баазууд тэ бид нар одоо бөмбөгдөх эрхтэй болцсон шүү. آمریکا با این اقدامی که انجام داد علیه ایران و حریم هوایی ایران را شکست. Америкчууд өнөөдөр юу хийсэн бэ гэх юм бол Иран улс гэмт хэрэг одоо үйлчлсэн. Үнэн дайн зарлаагүй олон улсын хууль зөрсөн. Үнэн. و جنایت علیه ایران انجام داد دیگه جایی در منطقه غرب آسیا نداره. آقای رئیس جمهور آمریکا شما شروع کردید و ما تمومش خواهیم. Тэгээ юу л чинь гэх юм бол за та манай талбай нутагтлаа орж ирсэн, та манай агаар дээгүүр ниссэн, та бид нарыг бөмбөгдсөн. Та нар олон улсын хууль зөрсөн. Та нар энийг ихлүүлсэн. Бид нар энийг дуусгана. Сонирхолтой. За, энэний дараа Хоменей юу хэлсэн бэ сонсцгоо. آمریکایی‌ها اونایی که با سیاست‌های این منطقه آشنا هستن میدانند که ورود آمریکا در این قضیه 100% به ضرر اوست. За тэгээ энэ Америкчууд тий одоо бас Middle East-ийн улс төр юу болж байгааг мэдж байгаа хүмүүс. Тэгээ Америкчууд одоо энэ дайн руу оролцож эхэлж байгаа. Бол Америкчууд эндээсээ хохирно гэж. آنچه که او در این زمینه ضربه خواهد خورد به مراتب بیشتر است از اونچه که ایران ممکنه صده رو. Тэгээд та нар Америкчууд Ираныг бөмбөгдөж магадгүй Иранчууд хохирол амснаа. Гэхдээ Иран улсын одоо амссан хохирлноос илүү Америкчууд илүү том хохирол амснаа. صدمه آمریکا و اگر ورود در این میدان بشه ورود نظامی در این میدان رو مانه صدمه جبران پذیر خواهد بود. Засахдах боломжгүй хохирол одоо Америкчууд дээр ирнэ. Санал нийлж байна. За тэгээд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол одоо хин амар баярлж байгаа юм бэ гэх юм бол номер 1 Оросууд амар баярлж байгаа заяа. Окей. Яагаад вэ гэх юм бол одоо нефтний үн хаш өсөж байгаа. Окей. За тэгээд Оросуудын Путиний нефтний орлого 20-30% өсөж байна. Окей. За номер 1. Номер 2 хин баярлж байгаа юм бэ гэх юм бол Хятадууд амар баярлж байгаа. Яагаад вэ гэх юм бол Америкчууд дахиад зэвсэг, дахиад мөнгө, дахиад улс төрийн капитал, дахиад Америкийн ерөнхийлөгч худлаа ярьж эхэлж байна. Тэ? Тэгээд Хятадуудтай алцахгүй байна. Тайван дотор алцахгүй байна. Зэвсгүүд хаана дуусгаж байгаа, мөнгө сангуужлаа хаана дуусгаж байгаа юм бэ гэх юм бол
Украины талбай дээр дуусгаж байна. Одоо Middle East Иран дотор бөмбөг, мөнгө бүх юма ингээд дуусгаж байна. Тэ? Тэгээд хятадууд одоо баярлж байгаа. Улам сулраад байгаа хгүй юу? Тэ? Одоо ерөөхдөө хятадууд нөгөө Америкчууд Оростой зодлох нь ерөөсөө хэрэггүй заяа. Ирантай зодлох нь ерөөсөө хэрэггүй. Ер нь яах ёстой юм бэ гэх юм бол хятадуудын зодоонд бэлэн бэлдэх ёстой. Хэрнээ шал хэрэггүй хүмүүстэй ингээ алцаад байгаа. Тэгээд хятадууд амар баярлж байгаа. Амар сонио. Хятадууд Ираны түнш хамтрагч. Гэхдээ би од Ши Жинпинг байсан бол тэр дайныг аль болох урт тий Америкчууд тэндээ ингээд баахан онгоц, баахан пуужин дахиад 4-5 их $80, дахиад олон улсын тайзан дээрээ царай алдаасаа Дональд Трамп улам хот хүн тий нэр төргүү нөлөөгүй хүн болоосаа. За тэгээд дахиад улам их хориг ийш тийшээ тавиасаа. Энэгээр дамжуулаад BRICS-ийн төлбөрийн систем, банк санхүүгийн систем улам ингээд чанга болно, улам ингээд сайхан болно. Тэгээ Путин байсан бол ёо манай газ нефтний орлого өстө пуужиндах юм байна. Яг гэх юм бол тий өмнө бол $50-$40 нэг Porsche нефт зардаг байсан бол одоо $60, $70, бүр ингээд $100 болчих юм бол тэгээ Оросууд улам хүчтэй болно. За тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол заяа. Амар сонирхолтой юм ингээ бодоо үзчих заяа. Европын газ нефт хаанаас юм бэ гэх юм бол Араб, Катар бас аахгүй юу? Окей, тэгээ одоо энэ Иранчууд 3-4 газ нефт тээвэрлдэг усан онгоцыг дэлбэлчих юм бол тэгээд газыг ингээд тээвэрлж байгаа усан онгоц юу юм бэ гэх юм бол зүгээр том бөмбөг штэ. Дотор нь юу байгаа юм? Тэсэрдэг газ байгаа. Хэр их газ байгаа юм? Бараг хязгааргүй хэмжээний газ байгаа аахгүй юу? Жохон гал гарч юм бол ингээд дэлбэрч байхгүй юу? За, тэгээ тэр усан онгоц дотор хэдэн зуун сая долларын газ явж байгаа. Тэр усан онгоц өөрөө хэдэн сая долларын өртөгтэй онгоц. Тэгээ ийм газ нефтийг тээвэрлэхийн тулд даатгал хэрэгтэй байхгүй юу? Даатгалгүй усан онгоцоор газ нефт тээвэрлэн гэж байхгүй яа. Тэгвэл тэд нэг дэлбэрчих юм бол тэр хохирлын тий даатгах ёстой. Тийм даатгалгүй усан онгоц хаанч буух боломжгүй, хаанч явах ирэхгүй байхгүй яа. Тэгэх юм бол ингээд Агаас B явдаг бөмбөг гэсэн үг байхгүй юу? Тэгээ Иранчууд хитгэн пуужны явуулчаад тэр Strait of Hormuz хаагтчихна. Strait of Hormuz хаагдчих юм бол Европын газны бараг 50-60% байхгүй болчихно заяа. Тэгээ хинээс газ авах хэрэгтэй болж байгаа юм бэ гэх юм бол тэгээд хамгийн инээдтэй хөлбөр нь энэ заяа. Магадгүй энэ үйл Америк Ираны дайн бүр ингээд солиороо явчаад тэгэхэд Европчууд юу гэж хэлэх юм бэ гэвэл та нар яах гэж тэрийг бөмбөгдсөн бэ? Та нар яах гэж Ирантай алцаад байгаа юм бэ? Та нар манай эрчим хүчний аюулгүй байдлыг тий хохироосон Америкчууд тий Израиль. Тэгэхээр Европчууд юу их магадaltaй юм бэ гэх юм бол өөр сонголт байхгүй учраас Путинээс нефт авч магадгүй. Сонирхолтой юм. За өөр юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ хохирлуудыг ерөөдөө Хоменей ярьж байгаа. Тий Хоменей энийг ярьж байгаа байхгүй юу? За Израиль одоо нэр төр ямар ч юг болсон. Тэ Израилийг одоо Иранчууд бөмбөгдөх ёстой. Бууж өгөх ерөөсө боломжгүй. Тэгээ энэ цаанаа бас шашингийн юм явж байгаа байхгүй юу? Хоменей яагаад ирэх барьж байгаа юм бэ гэх юм бол тэр Prophet Muhammad-ийн ачлуу зээгийнхэн тэ удам гэсэн үг байхгүй юу? Тэ гих мэд шин. Энийг одоо бас дараа нь дэлгэрүүлээд ярьж болно аягүй сонирхолтой үнцэг. За нэмээд юу болж байгаа юм бэ гэх юм бол Америкийн улс төр дотроо бас одоо хуваагдж эхэлж байна. Тэ энэ нэг их хурлын гишүүн Jewish lives matter more than anyone's. Еврей хүний амьнаас бусад хүмүүсийн амьнаснаас илүү чухал. Мэдрэл мутагаа яваад тэ. Энэ хүн одоо арчигдах хэвээр. Төсөөл үзтээ манай нэг Монголын нэг улс төрчтэй хятад амьнаас бусад амьнаасаас хамаагүй илүү үнэтэй. Яг би нэг ярьж байгаа юм бэ гэх юм бол хятадууд надад амар их мөнгө өгч байгаа. Ийм тэнэг гарууд байхгүй. Okay. За нэмээд Трампын засгийн газар дотор бас ерөөхдөө хугарал удахгүй гарч ирнэ. Окей. Яагаад энэ хугарал гарч ирэх юм бэ гэх юм бол энэ жинхэнэ дизастер болж эхлээд нефтний үн ханш $100, $120, $150, $200 болох магадaltaй. Иранчууд буугаад өгөхгүй юм бол тэ бууж өгч болохгүй болцсон байхгүй юу? Тэ. За
Тэгээд дараагийн сонгуул дээр Трамптай холбоотой хүмүүс фейлдэн. Окей. За тэгээд Трамп фейлдэж эхлээд дараагийн сонгуул дээр арчигдах нь тодорхой болоод ирэх юм бол тэ жил хагасын дараа Америкийн их хурлын одоо Конгресийн сонгуул дээр бас Трамп царай алдсан еврей бууны нохоо гэж одоо шошготой болоод ирчих юм бол юу хийх юм бэ гэх юм бол JD Vance өөр хүмүүс Трампыг зүгээр хайчна. Яагаад вэ гэх юм бол өнөө 2024 оны сонгуул хамаагүй заяа. 2026 2028 оны сонгуульд хинт хамаатай юм бэ гэх юм бол JD Vance хамаатай байхгүй. Окей. Тэ JD Vance-ны арт юм байгаа юм бэ гэх юм бол зөндөө олон хүмүүс байгаа. Тэгээд Трамп сая юу хийсэн бэ гэх юм бол одоо нэг грек түүх байгаа. Pandora's Box-ыг нээлээ. Энээсээ болж өстө жинхэнэ chaos болох магадaltaй. Тэгэхээр иранчуудын хариуг хүлээ. Иранчуудад хариу барих зөндөө юмнууд байгаа. Тэгээ энэс нь очиж байгаа юм бэ гэх юм бол Америк ялахгүй байгаа. Америк хожихгүй байгаа. Израиль ч гэсэн хожихгүй байгаа. Израиль одоо өргөжлөлөө бөмбөгдүүлнэ заяа. Тэ? Одоо энэс нь очиж байгаа юм бэ гэх юм бол Орос хэдэд очиж байгаа. Амар funny яваадтай. Тэгээ энэ America first байх шиг байна. Make America great again is making Russia and China greater.